Сайн бацхан үзэгчдээ Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчлага албанаас бэлтгэн хүргэдэг парламент энэ 7 хоног нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Энэ дугаарынхаа эхэнд үзэгч та бүхэндээ Улсын хурлын дарга Дэмбэрэлд өргөн барьсан хуулийн төслийн талаарх мэдээллийг хүргэе. Энэ 7 хоногт Улсын хурлын дарга Дэмбэрэлд Улсын хурлын гишүүн Алтан гэрэл, Амар жаргал, Ариван, Энэ Батбаяр, Баяр, Гамбямб, Яа Батцуур болон нэр бүхий 17 гишүүн газрын төсний боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Улсын хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж өргөн барьлаа. Тогтоолын төсөлд онцлогтой Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай 7 компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын төстэй холбогдсон үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Дорнод, Дорногов аймгийн Тамсаг, Зүүн Баянд газрын төсний хэтийн төлөв бүхий үндсэн нөөц тогтоогдож боловсруулах үйлдвэрийн салбар хөгжих эхлэл тавигдж байгааг гишүүд хэлж байлаа. Манай улсын хэрэгцээг хангах 2 сая тонн түүхийн тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2-4 жилийн дотор барьж ашиглалтанд оруулахаар тооцоолж байна. Иймд дотоодын хэрэгцээг хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг нэн яралтаа эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байна хэмээн тогтоолын төсөл өргөн барьсан Улсын хурлын гишүүд онцлон хэлж байлаа. Бензин нефт бүтээгдэхүүн болоод гарах нөөц маань 21 сая тонн нефт бүтээгдэхүүн гарах тийм нөөц илэрчээд байна. Тэгэхээр 21 сая тонн гэдэг бол нисээд манай хэрэглээ нэмэгдээд жилдээ 1 сая тонн боллоо гэж бодоход 20 гаруй сая одоо 20 гаруй жил хэрэглэх ийм бензиний нөөцүүд биднэрт байна л гэсэн үг л дээ. Тэгээ хоёрдугаарт манай дотооддоо бол хийх боломжтой болчихлоо. Хоёрдугаарт нь бид нар гаднаас ганцхан цоргоор ганцхан карантаар Оросын холбооны улсаас л авч ирсэн. Тэгээ бид нар наадмын өмнө ямар хүнд байдалд орлоо. Тэр карантал хааж онгоох юм бол тэр хэмжээгээр манай Монгол улсын соёл иргэншил тодорхой хэмжээнд зогсоход хүрэхээр тийм үндэсний аюулгүй байдлын том сэдв шүү дээ. Ер нь өөрийн гэсэн газрын төсний үйлдвэрлэлтэй болох ажлыг эрчимжүүлэх шаардлага байна гэж үзэж энэ тогтоолын төслийг боловсруулсан. Ер нь бол манай үндэсний аж ахуйн нэгжүүд бол газрын төсний үйлдвэрлэлийг өөрийнхөө нөөц төчрөдөд хөрөнгө мөнгө өөрсдөө гаргаад байгуулъя гэсэн маш олон саналыг холбогдох яамд ирүүлсэн байгаа. Тийм учраас их хурл бол энэ стратеги ажил багталтай чухал үйлдвэрлэл дээр бас тодорхой бодлогоор засгийн газарт чиглэл өгөх зүйтэй байна гэж үндсэн дээрээс газрын төсний боловсруулах үйлдвэрийг ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг бидний 17 гишүүн боловсруулж өнөөдөр их хурлын дарга өргөн барьж байна. Мөн энэ 7 хоногт Улсын хурлын дарга Дэмбэрэл Шведийн парламентын гишүүн Олле Торел тэргүүт төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Швед Монголын парламентын бүлэг байгуулах асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Шведийн парламентын гишүүн Олле Торел тус улсын ээлжид чуулган эхлэх цаг хугацаанд парламентын бүлэг байгуулах ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх болохоо Улсын хурлын дарга Дэмбэрэлд хэлж байсан юм. Швед улсын хувьд ногоон технологи байгаль орчныг хамгаалах асуудалд төр засгийн бодлогын хэмжээнд ихээхэн анхаардаг бөгөөд энэ тал дээр Монгол улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад хувь нэмэр оруулахад үр дүнтэй гэж дүгнэж байна. Хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэх сонирхол бидэнд их байгаа. Швед улсын хувьд Монгол улстай 20 дугаар зууны ихэнх үеэс эхэлсэн найрсаг хамтын ажиллагаатай улсууд билээ. Харин энэ 7 хоногийн баасан гараг буюу 9-р сарын 9-ний өдөр Улсын хурлын дарга Дэмбэрэл Оросын холбооны улсын хурлын зөвлөлийн орлогч дарга Торшин тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Хоёр орны батлан хамгаалах салбар зэвсэгт хүчний харилцаач өргөжөж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Улсын хурлын дарга уулзалтын эхэнд цохон тэмдэглээд хоёр орны парламентын хооронд дээд түвшний уулзалтыг байнга хийж ирсэн. Төрийн думын урилгаар Оросын холбооны улсад ажиллахдаа холбооны зөвлөлийн удирдлагатай уулзаж байсан бөгөөд хоёр орны парламентын бүлгүүд гишүүд идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар ярилцсан байна. Уулзалтанд Улсын хурлын гишүүн, Улсын хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга Мөнх Очир, Улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Болтнаар байлцсан байна. Одоо үзэгчтэй бүхэнд байнгын хорооны мэдээллийг хүргэе. Энэ 7 хоногийн пүрэв гаригийн хувьд байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооноос нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн юм а.
Энэ 7 хоногт Улсын их хурлын байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд 2011 оны 2 дугаар сард Улсын их хурлаас гаргасан агаарын бохирдлыг бууруулахаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ жил нийслэлийн агаарын бохирдлыг 50% хүртэл бууруулах зорилт тавьж улсын төсөв болон төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт хийж байгаа. Гэвч ажлын үр дүн хангалтгүй байна гэж гишүүд дүгнэж байна. Ийм хууль гаргах гэж, ийм тогтоол гаргах гэж, энийг хэрэгжүүлэх боломжтой юу гэсэн боломжтой гэдэг хариултыг бүгд мэргэжлийн газрууд өгсөн учраас энэ тогтоолыг гаргасан. Тэгэхээр тогтоол нь болохгүй гарчаад та нар хэрэгжүүлэхгүй байгаа юм ярих ямар ч үндэслэл байхгүй шүү. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд зарим нь яг санхүүгийн асуудлаас болоод хэрэгжихгүй байгаа шүү. Тийм байхгүй. Яг одоо төлөвлөгөөг гаргаад графикын дагуу явж байгаа үйл ажиллагаанд ямар санхүүгийн саатал гараагүй. Хөрөнгө мөнгөний тусалт гараагүй байгаа. Энэ чинь энэ их олон тэрбум төлөв чинь нэг мөсөн гаргах гэж биш шүү дээ. Яг үе шаттайгаар гаргаж байгаа байхгүй юу? Тийм учраас тухайн шатны шийдэл явж байгаа. Тэгэхээр тогтоол руу буруух юм байхгүй. Мөнгө рүү буруух юм байхгүй. Айдууч буруух юм байхгүй. Дараагийн 20 үед дахиад би сонсно. Байнгын ороо хуралдаж байгаа энэ байнгын ороо хуралдаад 20-оос хойш хуралдсан үүрэг авсан байж байгаа. Тэгэхээр байнгын орооны хурлыг бүр эрдэстэй хуралдуулж сая бид нар сонссон байгаа ч одоо цааш яах ёстой юм. Байнгын ороо хуралдаад тогтоол гаргах юм та нарт яах ёстой юм. Баахан одоо өөрөг даалгаврыг дээр хэрэгжүүлэх юм. Тэр хурал дээр яг энэ шиг ийм одоо хачин өөрийнхөө имээрээ суулж байна. Агаарын бохирдлыг багасгах ажлын хүрээнд мянганы сорилтын сангийн цэвэр агаар төслийн шугамар түлш баг зарцуулах 70 мянга орчим түлшний хэмнэлттэй утаа гаргадаг 100-ыг гэр хорооллын айлуудад нийлүүлэх юм. Өнөөдрийн байдлаар энэ ажил 5 орчим хувийн биелэлттэй байгаа юм. Энэ сараас 400 мянга орчим төгрөгийн үнэтэй том 100-ыг 50 мянга 200 мянган төгрөгийн үнэтэй жижиг 100-ыг 25 мянган төгрөгөөр борлуулж эхэлж байгаа юм байна. Хязгаарлалтын бүсийн айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх, боловсруулсан төлш нийлүүлэх зэрэг ажлууд удаашралтай байгааг төрийн ордонд болсон мэдээллийн үеэр хэлж байлаа. Энэ 7 хоногийн бэмб гариг буюу өчигдөр хэлмэгсдийн хүндэтгэлийн өдөр боллоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол улсад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн дарга Улсын хурлын дэд даргын их болд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэх, нэр алдрыг нь мөнхжүүлэх, цааш тийм үйл явдал дахин давтахгүй гарах, эрх зүйн орчин бүрдүүлэх, нийгэмд ийм уур амьсгалыг бүрдүүлэх, нэгдсэн ойлголттой болох гэх мэтлэн энэ талын ажилд бол комиссийн ажлыг нэлээд хэсгэн зарцуулж байгаа. Урд нь одоо 5 жилийн өмнө 10 жилийн өмнө бол гол төлөвлөгөө цагаатгах ажил, хүмүүсээ тодруулах, шүүхээр оруулах, шүүхийн шийдвэр гаргуулах, за тэрнийхээ дагуу нөхөн олгор олох энэ төргээд тийм ажил нэлээд их хувь эзэлдэг байсан. Одоо бол нийтдээ цагаатгагдсан хүмүүсийн дийлэнх нь учрыг шүүхээр олоод хэн үнэхээр хэлмэгдсэн байсан байна. Хэн нь бол тухайн үед тухайн хууль намыг зөрчсөн хэргийн төлөө одоо хэлмэгдэл гэж хэлж болохгүйгээр яг шийдэх ёстой зүйлэндээ шийтгүүлэгдэжсэн байна. Гэх мэтчлэн зүйлүүдийн ялгаж салгахын ажилд ихэнх цаг зардаг байсан. Тэгэхээр энэ дурсгалын өдрийг бол нэг өдрийн ажил гэж бид нар үздэггүй бүхэл жилжингээ хийгдэг ажил гэдгийг зориуд хийхээр байна. Манай улсын хувьд 1996 оноос эхлэн улс төрийн хэлс хэрэгт хэлмэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 1922 оноос хойш хэлмэгдсэн хүний тоо ойролцоогоор 36 мянгад хүрсэн бөгөөд эдгээрээс 30 гаруй мянга орчим хүн хэлс хэрэгт хэлмэгдсэнийг тогтоон цагаатгсан байна. 9-р сарын 10-нд болдог энэхүү үйл ажиллагаа зөвхөн нэг өдөр болдог арга хэмжээ биш, жилийн турш үргэлжилдэг ажил болохыг улсын их хурлын дэд дарга хэлж байсан. Мөн Монгол улсын иргэн бүр хэлмэгдүүлэлтийн талаар, цагаатгалын талаар түүхэн үннийг тогтоон нэгдсэн нэг ойлголтод хүрэхэд чухал болохыг улсын их хурлын дэд дарга инх болд хэлж байлаа. Ээлжид хаврын чуулган завсарласан цаг хугацаанаас эхлэн улсын их хурлын гишүүд тойрогтой ажиллаж хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, эргээд сонгогчдын дуу хоолойг сонсох ажлыг хийж байгаа юм. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн хувьд улсын их хурлын гишүүд тойрогтой хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг цовруул болгон хүргэж байна. Дэлхий дээр 6.9 тэрбум хүн амьдарч байгаагаас 1.3 тэрбум хүн огт цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. 700 сая хүн Африк тивд цахилгаан эрчим хүчгүй аж төрдөг.
Тэр чинээгээр Африкийн хөгжил дэлхийн хөгжлөөс хоцорчээ. Харин Монгол улсын хувьд эрчим хүчгүй, аж төрдөг, азлагдсан хөдөө орон нутгийн иргэд бий. Хөдөө орон нутгийн зарим иргэд хязгаарлагдмал эрчим хүчээр өнөөдрийг хүртэл хангагддаг. Өвөр хангай аймгийн хувьд 113 мянган хүн амтай бөгөөд 19 сумдаас 18 хэдийнэ цахилгаан эрчим хүчинд холбогдсон. Өвөр хангай аймгийн төв болох Арва хэрээс 200 км-ийн зайтай орших богд сумынхан харин өнөөдрийг хүртэл 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадаагүй байлаа. Харин Өвөр хангай аймгийн Цорын ганц эрчим хүчинд холбогдоогүй богд сумыг энэ 8 дугаар сарын 28-ны өдөр төвийн эрчим хүчинд холбох ёслолын ажиллагаа болсон юм. Цахилгаан эрчим хүч гэдэг бол угтаа хүний амьдралын хэрэгцээ шаардлагын салшгүй нэг хэсэг боловч богд сумынхны хувьд эрчим хүчтэй болно гэдэг нь мөрөөдөл болсон тулгамдсан асуудлын нэг байсан. Иймээс салхины станц байгуулсан ч сумын айл өрхийн цахилгааны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байлаа. Ингээд 1996 онд Япон улсаас 2, үүний дараа Оросын холбооны улсаас мөн 2 дизель станц авчирч суйрлуулснаар сумынхан оройдоо 12 цаг гэрэлтэй байх боломжоор хангагджээ. Гэвч 21-р зуун мэдээлэл технологийн хөгжил асар хурдцтай явагдаж даяаршиж байгаа энэ цаг үед цахилгаан эрчим хүчгүй хязгаарлагдмал эрчим хүчээр хангагдана гэдэг бол хөгжлөөс төдий чинээ хоцорч дэлхийн нийтийн жишгээс хоцрох шалтгаан мөн. Дэлхийн нийтийн хөгжлөөс богд сумынхан хоцрохыг хүссэнгүй. Иймээс ч тухайн аймагаас сонгогдсон улсын хурлын гишүүд нутгийн хөгжлөө түргэсэхийн тулд өмнө нь боломжгүй гэгддэг байсан. Энэ асуудлыг энэ жил ийхүү шийдвэрлэж чадлаа. Хийж бүтээе гэвэл боломжгүй зүйл гэж байдаггүй. Гагцгүй гарцыг олж харах хэрэгтэй. Иймээс энэ асуудлыг улсын хурлын дэд дарга Батхүү, улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Зоригт, улсын хурлын гишүүн Зэ инх болднаар энэ саналыг улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэний дараа улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн чуулганд оролцсон гишүүдийн 86.7% нь Өвөр хангай аймгийн богд сумыг эрчим хүчтэй болгох хөрөнгийн хэмжээг улсын төсөвд суулгахын зөв гэж үзжээ. Ингэснээр богд сумынхан 24 цагийн турш эрчим хүчээр хангагдах боломж бүрдсэн байна. Энэ олон хүн амтай тэгээд бас Өвөр хангай аймгаас их азлагдмал говийн том сум эрчим хүчтэй болсноор олон даваа тал бий болно. Нэгдүгээрт энд олон хүний ажлын байр бий болох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх улсын хурлын бодлого хэрэгжих төр болцоо бий болно. Одоо ингээд богд сумд үйлдвэрлэл байгуулах ихтэй зэрэг ихэнх нь эрчим хүчнээс хамааралтайгаар банкуд эрсдлээ болоод зээл олохгүй байгаа. Төсөл хэрэгжүүлэлийг хөгжиж байгаа хүмүүс ч гэсэн эрчим хүчээс гаргалагдсан учраас төсөл хэрэгжүүлэх үйлдвэр байгуулах болцоо их муутай байгаа. Нөгөө талаас богд сумд шин техник технологи тэр дундаа эрүүл мэндийн салбарт онцлогооны шин техник тоног хөрөмжүүд, боловсролын салбарт одоо компьютер, сургалтын бус техник тоног хөрөмжүүдийг богдчдын ард түмний хүүхдүүд, богдчууд эрүүл мэндийн салбарт ашиглах тэр өргөн болцоо боломж нэгдэж гарна. Мэдээж нөгөө нэг чухал асуудал бол эрчим хүчний их усүр, найдвартай, доктортой их усүртэй болсноор богдчууд мэдээллийн болцоо мэдээллийн авах болцоо боломж нэгдэг болно. Интернет за тэгээд мэдээж хэрэг телевизийн олон сувгууд ашиглах тэр болцоо боломжууд нэгдэг гэж ингэж бодож байгаа. Ер нь эрчим хүчгүй байснараа богдчууд их зүйлийг алдсан. Удаан хугацаанд эрчим хүчинд холбогдож чадахгүй байснараа эрчим хүчийг холбож чадсанараа энэ одоо удаан хугацаанд бусад сумуудаас техник технологийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд ажлын байрны хувьд хоцорсон тэр бүх зүйлээ богино хугацаанд нөхөж ажиллах шаардлагатай гэж бодож байгаа. Хүн амьдарч байгаа бүх суурин газруудаа төвлөрсөн эрчим хүчний системд холбох эдийн засгийн үр ашиг тооцохгүйгээр энэ бол одоо хүний үндсэн хэрэгцээ гэж үзээд явж байгаа. Мэдээж улс орон цаашдаа баян чинэлэг болохоор энэ бол алдагдaltaгүй болж хувирна. Яг бол одоо манай цахилгааны тариф алдагдaltaй байгаа шүү дээ. Тариф алдагдaltaгүй болохоор богд сум эргэлгч гэсэн алдагдaltaгүй холбогдож эхэлнэ. Эрчим хүчээр байнга хангагдж байгаа иргэд цахилгаан эрчим хүчний үн цэнийг тэр бүр мэдэрдэггүй. Харин 5600 гаруй иргэдтэй богд сумынхан эрчим хүчний үн цэнийг сайтар ойлгосон учраас богд сумынханд өглөө мандах нарнаас үчийн бүрий өөрийн гэгээ хүртэл эрчим хүчтэй байх болно гэсэн мэдээлэл иргэдийн хувьд шинийг бүтээн байгуулах шинэ ирээдүйн эхлэл байлаа. Одоо бүх юм бол хаалттай юм байсан. Одоо эрчим хүчтэй болсноор манай сумд бол хөгжлийн томоохон одоо
бүтэц бий болж байна гэж бодож байгаа. Одоо эрчим гүйлгч ерөөсөө ганцхан хүний нэг өөдөн татдаг хүний амьдралыг өөдөн сэргээдэг ийм байна. Одоо тэгээд одоо ингээ сайхан эрчимэн хямгтай сайхан эзэмшиж сайхан амьдарч ингээд улам цааш нь одоо орон сууц болох үйлдвэр янз бүрийн одоо ноолуурын үйлдвэрч янз бүрийн үйлдвэр барих бах. Тэгээд одоо ийм улам өндөр сайхан ажлыг цааш нь хийгээсэй л гэж хүсэж байна. Одоо дуртай цагтаа одоо тог цахилгаантай байх. Тэгэл одоо мэдээлэл сонсох одоо хамгийн наазах нь одоо угаасан хуцаан эндэд жимсгээс эхлээл тэгэл одоо утас муцаа одоо цайнаглах алигаан тэргэх ерөөсөн бид нар бол одоо эрчим хүч байхгүй хүн нөхцөлд амьдарч ирсэн. Одоо энэ одоо хүн бүхэн баярлж байна манайхан. Одоо ерөөсөн эрчим хүчний эхлээл одоо шон татгахаас эхлээл бүгдээрээ баярлсан. Тэгээ одоо маш их сайхан байна да. Ийхүү иргэд хийж бүтээхийн их хүслээр оргилж байна. Богд сумын эмнэлэг сургуулийн хувьд ч бас шинэ боломж бололцоо бүрдсэн юм. Богд сумын 10 жилийн сургуулийн хувьд л гэхэд 1200 гаруй сурагчидтай. Гэвч эрчим хүчний хязгаарлалтын улмаас сурагчид техник технологи ашиглах ямар ч боломж бүрдээгүй байна. Яг байнга гэрэл цахилгаангүй байна гэдэг бол манай хүүхдүүд бид нар багш нар дэлхийн боловсролоос гээгдэж байгаа байхгүй юу? Одоо ингээ гэрэл цахилгаантай болно гэдэг чинь хот үетэйгээ ялгаа арилаад бид нар ч гэсэн одоо 90 үетэйгээ хөл нийлүүлж алах ийм сайхан шавшаан тохиолж байгаад маш их баяртай байна. Сурч боловсрох таатай орчин бүрдэнэ гэдэг бол эргээд сурагчид чанартай боловсрол эзэмших эх орны ирээдүй болсон хүүхэд багчууд шин зуунтай хөл нийлүүлэн алхах боломж бололцоо юм. Харин богд сумын эмнэлгийн хувьд цахилгаан эрчим хүчний хязгаарлагдмал нөөц бололцоо хүндрэл учруулж байсан. Тэр цаг үе одоо нэгэнд ард хоцорсон учраас 30 гаруй эмчтэй эмнэлэг одоо хотоос шинэ боловсон хүчин авчирч эмнэлгийн үйлчлэгээ эрс сайжруулна гэдгээ хэлж байсан. Манайх ч нэг төвлөрсөн биш нэг дизель асаад байсан болохоор хүнд дизель ч 12 цагт унтаачдаг байсан болохоор хүнд өвчтөе хүмүүс ч нэг жишээ нь одоо амьсгалын аппарат заалгах тэгээ яаралтай шинжилгээ хийх шаардлага гардаг байсан. Энэ үед нь болохоор бид нар өөрсдийнхөө нэг моторыг тэгэл хүн амьтан гүйжиж асаад байсан. Одоо бол харин 24-тэй олсон учраас эмнэлгийн хувьд бол харьцангуй ажил их хөнгөрнө гэж би бодож байгаа. Үйлчлэгээний хувьд ч тэр иргэдийн хувьд ч тэр чирэгдэл маш их багасна гэж би найдаж байгаа шүү дээ. 1200 гаруй өрхийг байнгын эрчим хүчээр хангахын тулд Эрдэнэт булганы цахилгаан түгээх шугамаас эрчим хүч авч Баруун Баян, Улаанбогд сумдаас 15 кВт-ийн 80 км цахилгаан дамжуулах агаарын шугам татсан байна. Мөн энэхүү өндөр хүчтэйн станц Монгол улсын стандартаар батлагдсан техникийн шаардлагыг бүрэн хангасан болохыг энэхүү ажлыг гүйцэтгэсэн Электромонсет компанийн ярьж байсан юм а. Энийг бол одоо гүйцэтгэх компани өөрийнхөө дураар хийдэггүй. Зураг төсөл хийгдсэн. Зураг төсөл болоо судалгаан дээр яаж хийх ёстой, ямар тоногдол хийх ёстой, яг тэр тоногдлыг бүгдийг тавьсан. За ямар байсан ч Монгол улсад хэрэглэгдэх ёстой. Стандартаар батлагдсан. Техникийн шаардлага хангах тийм шилжээ тавьсан. Ажлын явцад бол бидрийг бас нутгийн зөвлөл засаг дарга, аймгийн засаг дарга болон тэгэл аймгийн эрчим хүчний дарга тэгэл тэр бидрийг ирдээсээ дэмжиж их сайхан явуулж их сайхан ажилласан бидний хувьд. 24 цагийн турш эрчим хүчээр хангагдлаа гэдэг нь өнөөдрийн богд сум, 1 жилийн дараах богд сум, 10 жилийн дараах богд сумын өнгө төрх өнөөдрийнхөөс тис өөр байхын эхлэл юм. Гэрэл цахилгаангүй улмаас нийслэл суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн явагдаж байсан Өвөр Хангай аймгийн богд сум. Магадгүй маргааш энэ газарт шинэ үйлдвэр байгуулагдаж богд сумынхан бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээх ирээдүй байна. Хүүхэд бүрийн нүүрэнд инээмсэглэл, хүн бүрийн харсанд цог золбоо, хийж бүтээхийн ориглон их хүсэл байгаа тэр газарт хөгжих, дэвжих ирээдүй бий. Гагцгүй боломжийг бодит үр дүн болгох нь иргэдээс шалтгаална. Эрчим хүчтэй болсон богд сумынхан гэрэлгүй өчигдрийг ардаа орхиж, харин гэрэл гэгээтэй ирээдүй рүү хамтдаа алхаж байна. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээ хууль сурталчлах албанаас бэлтгэн өргөдөг. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн зочин Улсын хурлын гишүүн Бямб цогтой болж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү нэвтрүүлгээрээ бид одоо Улсын хурлын гишүүдийн ажилласан болон ажиллаж байгаа хуулийн төслийн талаарх мэдээллүүдийг хүргэдэг юм байна. За Улсын хурлын хаврын чуулганы хугацаанд миний бие өөрийн санаачилсан нийтдээ 6 хуулийн төсөл нь их Улсын хурлын чуулганаар хэлэлцэгдэж байна. За энд хамгийн нэгдүгээрт нь аслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай. Аслагдсан болон говийн бүсэд ажиллаж амьдарч байгаа гайлын импортын бараа бүтээгдэхүүний гайлын дотроос
чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачилсан. Энэ маань одоо хилцсэн шийдэгдээд одоо эхний хилцүүлэг шатнд явж байна. За дараагийн нэг чухал асуудал бол энэ малчтын зээл, ахмадын зээл. Ер нь одоо зээлтэй иргэдийн зээлийг одоо яаж чөлөөлөх вэ? Яаж хөнгөлөх вэ гэдэг асуудлыг байн гарч байгаа. Бид хүний хөгжил сангаас иргэн бүртээ сар бүр 21 мянган төгрөг олгож байгаа. Яг энэ 21 мянган төгрөг маань одоо хэрэгтэй. Үнэхээр одоо ажиллаагүй орлогогүй иргэдтэй болвол амьдралд нь авахд нэмэр болж байгаа. За ажил орлоготой иргэд маань нэмэгдэл орлого гэдэг байдлаар тэрийг одоо зөвхөн хэрэглээнд үргэлжлэн байдлаар зарцуулах хандлага байгаа. Тэгэхээр энийг одоо бизнестэй болгох, ажлын байр бий болгох, чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулах гэх юм бол бөөнд нь олгох. За мөн дээрээс нь одоо үнэхээр зээлийн хүндрэл орцсон ахмадын тэтгэврийн зээлийн асуудлыг, за малчтын зээлийн асуудлыг энэ хүний хөгжил сангаас одоо 21 мянга биш энийг одоо сая төгрөгөөс нь төлөвлөе гэдэг асуудлыг хөндсөн байгаа. Энэ асуудал маань одоо харамсалтай одоо байнгын орон дээр хилцэх хэсэг нь одоо шийдэгдэв, хилцэхэд дэмжихгүй гэсэн шийдвэр гарчаад байгаа. За дараагийн нэг хууль бол одоо хадгалан зээлийн оршооны тухай хууль байж байгаа. Хадгалан зээлийн оршооны тухай хууль маань бас таах мэдж байгаа хэдэн жилийн өмнө хадгалан зээлийн оршооны хуулийн цоорхоогоос болж хуулийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргаснаас болж маш олон хадгалан зээлийн оршооны гишүүд тэр хадгалан зээлийн оршоонд мөнгө хадгалуулсан иргэд хохирсон. Тэгэхээр энэ алдаа давхарлыг бид бас засах ёстой гэдэг үүднээс хадгалан зээлийн оршооны хуулийг шинжилэн хариулсан байгаа. Тэгэхээр хуулийн төслийн талаарх мэдээлэл ер нь иргэдэд маш хомс очдөг юм байна л да. Хуулийн төсөл дээр жишээлбэл одоо судалгаа шинжилгээний ажил гэдэг бартаатай урт замыг туулж байж эргээд хөрсөн дээрээ буух тийм сайн хууль төрөн шүү дээ. Тэгэхээр энэ дээр жишээлбэл гишүүн та одоо нэг хуулийн төсөл дээр ажиллахад ер нь ямар хугацааг зарцуулж байна? Яагаад вэ гэхээр бас нийгэмд гишүүд ямар ажил хийж байна гэсэн юм асуулт бас байгаад байдаг л та. Үнэхээр одоо Монгол улсад хууль санаачлах хэрэгтэй 78 субъект байдаг. Улсын их хурлын 76 гишүүн, дээрээс нь ерөнхийлөгч, засгийн газар гэсэн 78 субъект байдаг. За энэ субъектуудаас ингээд аваад үзэх юм бол засгийн газар маань хэвтэ 15 яамтай, яам болгон доороо тэ бүтцтэй дунджаар нэг яам 100-аад ажилчтай. Ингээд үзэх юм бол нэг субъект маань одоо 1500 орчим хүний тийм бүрэлдэхүүнтэйгээр хуулийг одоо санаачлах, хуулийг хэрэгжүүлэх одоо үйл ажиллагаа зохион байгуулж байна. Улсын их хурлын гишүүн нөгөө 76 субъект маань тэр ерөөсөө хуучин бол нэг туслахтаа нэг бие биелэгч ажилладаг байсан. За бид нар бас асуудал үнэхээр их хурлын гишүүн нэг туслах нэг биелэгч багдаж байна гэдэг үүднээсээ бид нар 3 туслахтаа болгосон. Үнэхээр одоо бид одоо 3 туслахтаа тэгэл одоо 3 туслахын хэмжээний хуулийг санаачлах ажлыг хэрэгжүүлдэг, зохион байгуулдаг. Мэдээж энэ олон хууль санаачлахад 3 туслахтаа нэг гишүүн бол ажиллаад хүрэлцэхгүй. Тэгэхээр тусдаа одоо бас мэргэжлийн хуульчдын банк хөлсөж ажиллуулах, тэдэнд урамшууллагч ажиллуулах ийм одоо байдлаар ажилладаг да. Үнэхээр тэр болгон одоо хууль санаачлах, хууль боловсруулах гэдэг бол эргээд хүний амьдрал дээр тохиолдож байгаа нийгмийн харилцаануудыг яаж зөв зохистой зохицуулах вэ? Тэр яаж олж харах вэ? Яаж одоо эргээд тэр хууль батгснараа эргээд сөрөг үр дагавар гарахгүй байх вэ? Гэдэг дээр олон талаас нь судалгаа, шинжилгээ хийх, олон газрын одоо хуулиудтай харьцуулалт хийх, тэгжээж одоо Монголын хөрсөн дээр Монголын ард иргэдийн нийгмийн харилцаанд нийцсэн энэ хуулийг гаргах шаардлага бий болдог. Тэгэхээр та хэллээ шүү дээ, нийгэмд байдаг олон эрх зүйн харилцааг зохицуулахын тулд одоо хууль өөрөө төрж байдаг тийм ээ. Тэгэхээр үнэхээр хууль төрөх цэг нь эргээд өөрөө иргэдийн амьдрал, хэрэгжих цэг нь иргэдийн амьдрал байж тараа. Одоо энэ улсын хурлын чуулганы асар их мэтгэлцэн гишүүдийн мэтгэлцэн санаа онооны үр дүнд хууль чуулганы танхимаас батлагдсан гарч байна. Гэвч яг одоо нөгөө хэрэгжих цэг дээр хуулийн биелэлд хангагдах нөхцөл байдал ямар байна? Эргээд улсын хурлын үндсэн үүргийн нэг бол хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих байна. Тийм, энд бас нэг зүйл нэмээд хэлэхдээ төрийн эрх ашигын үүднээс бид хуулийг харж батлах ёстой юу? Ард түмний эрх ашигын үүднээс хуулийг харж батлах ёстой юу? Тэгэхээр манай бол зарим хүмүүс бас хэлдэг ерөөсөө төрийн төлөө бид одоо ажиллах ёстой. Төрийн төлөө бид одоо хуулийг батлах ёстой гэж. Миний хувьд л үгүй. Ард түмний төлөө тийм эцэст одоо ард түмний төлөө бид төр үйлчлэх ёстой. Ард түмний төлөө төр үйлчлэхийн тулд ард түмний сэтгэл санаанд нийцсэн, ард түмний эрх ашигыг хангасан ийм хууль батлагдах ёстой гэж үздэг. За энэ санаачилж байгаа хуулиуд маань бас одоо иргэд сонгогчтой уулзж яхад гарцаа байхгүй одоо хуулийн хэрэгжилт муу байгаатай холбоотой хуулийн хэрэгжилтэнд одоо сая хүний хөл сангийн тухай хуулийг ярих те өөр сонголтуудыг бий болгож байгаа. Жишээ нь зээлтэй хүмүүс зээлээ төлөвлөмөр байна. Бизнес эрхлэж байгаа хүмүүс бизнес хиймээр байна. Тэгтэн бизнес эрхлэхгүй хүмүүст нь тийм юу гэдгийг та зөвхөн зээлээ төлөх бишээ зөвхөн орон сууцны зээл аваа. Эсвэл зөвхөн сургалтын төлбөр зарцуулаа. Тэгээд сонголтгүйгээр тулах биш. Энэ бол ард түмэн хүсэж байгаа, ард түмэн хүсэж байгаа хүсэн хүлээж байгаа тэр хүлээлтийг л бид шийдэх ёстой хуулиараа.
Энэ үүднээс энэ хууль бол яг ард түмэн сэтгэл санаа ард түмний одоо эрх шигнээс хууль гарах хэрэгтэй гэж үздэг. Эдгээр дээр одоо зөв жишээ аваад ирэхэд өнгөрсөн жил миний бие бас шинэ бүтээн байгуулалт гэдэг одоо Монгол улсын түүхэнд хамгийн том одоо хөтөлбөртөө, төлөвлөгөөтөө, төсөвтөө хөтөлбөрийг батлуулсан ажлын хэсэг ахалж. За энэ маань одоо амьдрал дээр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөр батлагдсантай холбогдоод улсын хурлын 18 хуулийг шинээр батлах 22 хуулийг шинжилж өөрчлөх асуудал гарсан. Энэ хуулийг баталсантай холбогдуулаад 17 их найт төгрөг тийм үү улсын төсөв болон гадаад дотоодын их үүсвэр зээлээс бүрдэхэр байсан. Уул уурхайн баялагаас орохоор энэ нь хэрэгжихгүй нэлээд саадсан. Энэ дээр бас асуулга тавих. Нөгөө хэрэгж баталсан одоо хуулийнхаа улсын хурлын тогтоолынхаа хойноос бас хэрэгжил нэлээд анхаарч ажилласны үр дүнд энэ шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр одоо харьцангуй одоо амжилттай хэрэгжиж байгаа. Бүх одоо 21 аймаг хатуучлаад замаар холбох ажиллагаа сайн хийгдэж байна. Төмөр замын асуудал хөдлөөд эхэлжлээ. Улаанбаатарт орон сууцны асуудал, дэд бүтцийн асуудал нэлээд одоо эрчимтэй хөдөлж эхэлж байна л да. Ийм байдлаар одоо гишүүн болгоо өөрийнхөө санаачилсан хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахаа. Хяналт тавихдаа зүгээр одоо тийм юу гэдгийг юу хууль маань юу болж байгаа гэдэг нь араас нь санаа тавиад анхаарал явах биш. Энтэй хуулийнхаа хэрэгжлэх газар дээр нь очиж тийм яг яаж зохион байгуулж байгаа гэдэг хэрэгжүүлж улсуудаа танилцах, уулзах, ард түмэн санаа бодлыг сонсох. Тэн дундаас гарсан дүгнэлтэд улсын хурлын чуулган засгийн газар руу асуулт тавьж одоо тий яагаад энэ хэрэгжил удаашраад байна? Шалтгаан нь юунд байна? Яаж одоо хурдвчлуулах вэ? Хурдвчлуулахын тулд юу хийх ёстой гэдгээ эргээд нэг олон гишүүдийнхаа дунд мэтгэлцээ маргаа өрнүүлж асуулга тавьж чуулган руу татж оруулж ирж. Ийм байдлаар ингэж одоо хэрэгжүүлэх ёстой байна гэдэг нь лээсээ одоо ойлгож ажиллаж байгаа. Энд зүгээр хуулийг хэрэгжүүлэх үүргийг те яг тэр асуулт тавих засгийн газрын мэдээллийг авах цаг дээр бас нэлээд өөрчлөлт орж иж улсын хурлын бас нэг үндсэн чиг үүрэг хуулийн хэрэгжлэнд хяналт тавих чиг үүрэг мөн чанартай болох юм байна. Гарсан хууль маань одоо алдаатай цорхотой биш. Ард түмний амьдралд нийцсэн. Гарсан хууль маань одоо гараа шууд хэрэгжээд явдаг. Хэрэгжихгүй олон хуулиуд бас батлагддаг. Хэрэгжихгүй олон хөтөлбөрөөр батлагддаг. Тэгэхээр энэ дээр бид нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Та парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн зочин байлаа. Танд амжилт хүсье. Үзэгчтэй бүхэн парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийг хүлээн авч үзлээ. Парламент энэ 7 хоногт нэвтрүүлгийн онцлог бол төрийн ордонд болж байгаа бүхий л үйл явдлыг их сурвалжаас нь үнэн бодиттой ямар нэг сэтгүүлчийн дүгнэлт санаа оноогүйгээр хүргэдгээрээ онцлог юм а. Нэвтрүүлгийг улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчлага албанаас бэлтгэн хүргэлээ. Эх 7 хоногт иргэн уулзтлаа баяртай.